Шинжлэх ухаан танин мэдхийн Одмондөр суугийн сонгодог урлаг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа хүү бидэхэн бэлтгэн өргөдгөө. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв маань улаан хилийн нууц. Тэ? За энэ жил хагасын өмнө болсон явдлын 24 оны 5 дугаар сарын 3-нд Америк нэгдсэн улсын Мичиган мужийн Дугана гэх театр байт юм байл да. Тэнд нэг Элизабет Питкерн гэдэг нэг хийлч эмэгтэй урилгаар оролцсон тоглож байгаа тэр театрт. Тэгсэн Элизабет Питкерн яасан гэхээр тэр үж өөрийнх нь уран бүтээлийн нэг хэсэг болсон одоо тийм нэг Страдиваригийн Мендельсон гэдэг хийлээрээ тоглож. За энэ хийлийн түүхийг бид болохоор 1998 оны улаан хийл киногоор түүний найруулагч Франсуа Жирарын шийдлэр л гадралдаг болсон. За үзээгүй юм байвал энэ улаан хийл гэдэг нь энэ кинон дэр нэг ингээд алдартай хийл байгаа юм л да. Тэрийг ер нь ингээд хүн болгон тэрнийг хорхоос нь тэр хийл нь бүр үнэхээр ингээд гайхалтай ч аялгаатай. Тэг хийлч болгон тэрийг л нөгөө барихыг мөрөөддөг. Гэтэл тэр хийлийг ямар нэгэн байдлаар өөрийн болгос хүн заавал амиа алддаг. Ийм хараалтай юм шиг. төлөөстэй юм байна тий. Тэгэхээр тэр чинь энэ нөгөө Мендельсон гэдэг хийл байхгүй. Гэтэл энд Элизабет Питкерн гэдэг энэ бүсгүй жил хагасын өмнө яг энэнгээрээ концерт тоглож. За тэгэхээр манай гариг дээрх энэ хамгийн домогт хөгжмийн зэмсгүүдийн нэг. Энэ хийлээр Элизабет Питкерн хөгжимдсөн яг энэ өдөр Францын Гренобль гэдэг хотод хэсэг эрдэмтэд одоо тий нөгөө Атлантын далайн баруун талд нь энэ бүсгүй хийлж хахад зүүн талд нь буюу Францад нэг эрдэмтэд юу болсон гэхээр судалгааны үр дүнгээ ингээ тайлгнажаа. Тэр нь болохоор Сууд Гаварнеригийн уралсан их бүү гэдэг нэртэй бараг 300 жилийн настай үнэхээр алдартай хийлийг энэ эрдэмтэд эрентхэнд ингээд оруулан судалгаа хийж байгаа байхгүй. Тэгсэн энэ хийл дээр юу болсон гэхээр одоо хийлчин хүний хувьд одоо бүх цаг үеийн ноёо оргил Паганини гэдэг бүр ингээд чөтгөр гэдэг байхгүй. Тэ. Тэгэхээр энэ их бүү гэдэг хийл дээр Паганини 40 гаруй жил тоглосон баг. Оо тийм үү. Тэгсэн тэгээд өөрөө тэр одоо нөгөө хөгшөрчөөд Паганини энэ хөгшөрчөөж явах те Генуя хотынхондоо ингээд бэлгэлчээд гэрээсжүүлдэг гэдэг өөр нь асардаг байхгүй. Хийл хоттой үлдээж ийн гэсэн үг юм шүү дээ тий. За тэгэхээр Элизабет Питкернд энэ домогт улаан хийл хэрхэн утсан тухай эсвэл энэ Паганинигийн их бууны судалгаа ямар үр дүнтэй болсон гэд өнөөдөр хийл хөгжмийн түүхийг хэдүүлээ одоо сонсцгоё те. За тэгэхээр алдарт улаан хийл энэ их буу гэдэг энэ хийлүүдийн түүхийг сөхөн 16 дугаар зууны бүр энэ чинь те одоо 500 жилийн өмнө тэртээ хэдүүлээ Итали улс руу явцгаая. Тухайн үед жирийн хүмүүс эсвэл нэг хэрмэл ингээд нөгөө гудамжны хөгжимчд ч юм уу те ардын хөгжимчд л хийлийг ер нь тоглодог байсан. Хаан тоглох үгээр уушийн газар ч юм уу гудамжинд. Гэтэл язгуурчнууд болохоор хийлийг сойрдог. Хийлийг болохоор бүдүүн баг нэг жоох бүдүүлэг хөгжим гэдэг. Тэгээ өөртөө виола гэдэг номт хөгжмийг илүү тоглодог байсан ба. Тэгэхээр хийлийг уран зурагт яг нэг газар ингээд дүрслсэн байгаа юм л да. Яг хизээс нэг хийл ер нь яг ингээд олон нийтийн хэрэгсэл болоод тэг ингээд хөгжмийн зэмсэг болчлоо гэхээр энэ одоо Гауденцио Феррари гэдэг ийм зураач байгаа. 1530 онд зурсан Журжи модны дарих гэдэг уран зураг байгаа юм л да. Энэ бүтээлд болохоор сахиусан тэнгэр хийлтэй тун төстэй хөгжмийн зэмсгийг нумаар тоглож байгаа дүрслэл байгаа. Тэгэхээр эн чинь яг 495 жилийн өмнө, бараг 500 жилийн өмнө гэсэн үг. Тэгсэн хэдэн жилийн дараа Сарано дахь сүмийн тэр хүнхэр таазны фреско зурагт хийлийг дахин дүрслсэн байна. Энэ зурагт болохоор сахиусан тэнгэрүүд хийл, айлт, виолончел хөгжим тоглож байгаа. Дүрслсэн хөгжмийн зэмсгүүд болон орчин үеийн хийлийн гол нь цорын ганц ялгаа нь энэ нөгөө зураач Ферраригийн зурнууд дээр хөгжим нь болохоор 3 чавцтай. За гэтэл одоо ч нөгөө 4 чавцтай шүү дээ. Тэгээ Феррарийн зурган дээр ингээд хийл нь илүү тийм тансаг мөрөөлбөртэй байгаа. За анхны хийлүүдийг тэгэхээр яг хэн хийсэн тодорхойгүй. Тэгэхээр зүгээр уран зурган дээр л бид нар одоо тий харсан ба. Ямар ч үсэн энэ нутгийн Брешиа, Кремана гэсэн хоёр хотод уралж байсан тодорхой. Урд нь хийл уран зураг дээр шиг ингээд бариулан бүдүүн үхрийн шүрмсээр хийсэн юм 3 чавцтай байсан ба. Харин Брешиа хотын угуул Гаспаро де Сало мөн Жовани Машини гэд энэ хүмүүс болохоор хийл хөгжимд яг одоогийн төрхийг олгосон юм байна л да. Тэдний урлангийн зэмсгүүдийг язгуурчнууд өндрөөр үнэлээд ордны хөгжимд одоо нөгөө виологийн хооронд хэргэлдэг болж эхэлжээ. Тэгэхээр одоо язгуурчнууд энэ нөгөө тэ хийл дуртай болно гэдэг чинь их хэрэгтэй зүйл байгаа юм л да. Тэд нар чинь захиалагч нар шүү дээ. Ингэж хийл хөгжим аажмаар өөрийн нөгөө тансаг дууралтаараа энэ дээдсийн өрсөлдөгчөө одоо шахан гаргасан гэсэн үг. За ингээд 16-аас 18 дугаар зуунд хийл хөгжим бүр цэцэглэн их хөгжижээ. Энэ үед Италид тухайн хөгжмийн зэвсгийг хийж чадвар нь бүр оргилдоо тулж байгаа юм л да.
одоо Брешэ биш. Кремана хотын мастерууд харин онцгой байр суурь эзэлж. Тэгэхээр өнөөдрийн их чухал хүн одоо гарч ирнэ. Хийл хөгжмийн урдлаар мэрэгсэн гэр бүлийн ингээд урлангууд гарч ирж байгаа юм л да. Тэднээс хамгийн алдартай нь Амати гэдэг Аматигийн гэр бүл юм. Аматигийн гэр бүл нь болохоор энэ Кремоны номд хөгжмийн зэмсгийг урлах дэг сургуулийн үнд суурийг тавьсан. Тэдний уралсан энэ хийл мөн айлт хөгжмийн зэмсгүүд нь энэ салбарт одоо бүр жишг болцсон, домог болцсон. Эдгээр хөгжмийн зэмсгүүд нь хөгжмийн зохиолчдод их урам өгнө, хааны ордныхныг байлдан дагуулна. Одоо ч хэрний чинь бүр яг урлагийн бүр суут бүтээл гэж тооцогддог энэ Аматигийн хөгжмүүд. Энэ удмын хамгийн ихний нэрд гарсан урлаач нь болохоор энэ Андре Амати гэдэг. 1505 онд төрсөн, 1577 онд өөд болсон. Тэгэхээр 72 нас ирхэн байна. Тэгэхээр Андре Амати болохоор нарийн хэлбэр, тансаг дугуйлтаараа ялгардаг тийм хөгжмийн зэмсүүдийг хийж эхэлсэн байгаа юм л да. Түүний урсан хийлүүд нь болохоор их биеийн юм дугуурсан хэлбэртэй учраас маш гоё цэвэрхэн дуурдаг. Тэгээ маш гоё баялаг аялгау гаргадаг. Тэгээ өөрөө гоёмсог өнгөлгөөтэй, уран чамин чимэглэлтэй. Голны ч нөгөө мод хамгийн чухал мэдээж хөгжмийн зэмстэй. Тэгэхээр модны сонголт болон энэ марын зузаан гэдэг байна шүү дээ. Марын зузааныг маш сайн тооцоолсон учраас акустик дууралт нь үнэхээр гайхалтай. За тэг үнэхээр л хийлийн хэлбэр чи өөрөө эмэгтэй хүний биеийн хэлбэртэй төстэй тий. Мөн энэ зэмсгийг бүтээхэд нөгөө төрөл бүрийн модоор хийсэн 70 гаруй эд анги орсон гэж. Гаднатлын одоо лак буюу энэ чиний давхарга нь хөгжмийн зэмсгийн тэр бат бөх байдал удаан адилхан их нөлөөлд юм байна. За ингээд Андре Амати өөр ингээд яг одоо Аматигийн гэр бүлийн анхдагч нь 1560 онд Францын хаан 9-р Карлаас хааны мөрөглийн сүм зориулж бүхэл бүтэн хөгжмийн зэмсгийн цуглуулгын захиалга авчтэй. Тэгэхээр энэ чинь ганц хийл зарж одоо амжиргаа залгуулдаг байсан бол яасан гэхээр 24 хийлийн захиалга авчиж. Хаан захиалжт бүр Францын. Хааны сүл дээр чимгэлсэн эдгээр хийлүүд нь Европ дахь анхны яг жинхэнэ тийм нэг хаан хийлүүд болж байгаа. Энэ 24 хийлээс ганцхан өнөө цагт хадгалагч үлдсэн. Тэгэхээр энэ ганцхан хийл бол Аматигийн тэгэхээр яг өнөө цагт байгаа хамгийн хөгшин хийл. Хамгийн настай хийл гэсэн үг. Энэ тэгээд мод дээр нь одоо удах тусмаа ч юм уу дууралт мууралт нь илүү гоё болдог болов яадаг бол тийм нууц байгаа тийм. Яг тэгдэг гэж л. За би таны нэг хамтран ажиллаж ярихад чинь нэг хэлэх гоё юм байгаа. Хоёул хамтран ажиллагчгүй юм өнөөдөр зүгээр сайхан яриад ивч. Зүгээр дундуур нь харин гоё үзүүлэх юмнууд байгаа. За энэ гэр бүлийн хамгийн алдартай хийл урлаач нь Андре Амати гэдэг анхдагч нь болохоос яг алдартай нь биш. Түүний аж хүү Никола Амати тэр нь бол хамгийн алдартай. Никола Амати сонгодог хийл хөгжмийг яг бүрэн хийж дуусгасан гэж бол хэлж болно. Яг одооний энэ одоо хийлийг. Никола Амати хийлийн их биеийг баг зэрэг ингээд томруулад дууралтыг нь тэр илүү чадaltaй, илүү эзлэхүүнтэй болгосон учраас Аматигийн том загвар гэж нэрлэдэг юм гадуур. Тэгээ мөн гайхамшигт хийл урлаачдын хамгийн гол нь бүхэл бүтэн үеийг одоо төрүүлсэн тийм багш болсон ба. Николагийн шавнар нь домогт одоо энэ улаан хэлийг урлсан Антонио Страдивари. Нөгөө их бууг урлсан Андре Гуарнери. Энэ хоёр түүний шавь. Айлсан тий. Тэгэхээр Никола Амати бол тэгэхээр одоо яг жинхэнэ багш хүн гэсэн үг байхгүй тий. За тэгээд орчин үеийн хийл хөгжим тэрч байтгай 21-р зуунд бүтээгч бүх хийлүүч гэсэн бүгдээр яг одоо бүгдээр Никола Аматигийн тэр хэм маяг зэмсгийн харьцааг бүгд дагдаг. Тэгэхээр Аматигийн гэр бүл энэ хөгжим урлагийн салбарт бүр 150 гаруй жил ажилласан байгаа юм л та. Номд хөгжмийн зэмсгүүдэд одоо тэр хөгжүүлэхэд орсон хувь нүүр нь бүр үнэлж баршгүй. Энэ удмын 4 дахь үе болох Жираламо гэдэг энэ хэлэхэд хийвгүй Итали үг чинь. Энэ 4 дахь үе дээр нь яасан гэхээр нөгөө аавынх нь буюу нөгөө Никола Аматигийн шавнар нь илүү нөгөө алдарсан учраас эдний гэр бүлийн нөгөө бизнес нь уналтанд орчтой. За өнөөдөр Аматигийн хийлүүдээс хэд үлдсэн гэхээр яг дэлхийд даяар 20 гаруй үлдсэн байна. Яг Аматигийн. Тэдний үн хэдэн сая доллар хүрнэ. Эдгээр хөгжмийн зэмсгүүдийн дууралт нь хөгжимчд цуглуулагчдын үед бүр үнэхээр гайхалтай. Дүүрс нэг байдаг шүү. За харин би наадах хэлэхгүй л гэсэн байхгүй. Улсын дөрвөж Эрдмийн театрын гослол одоо хөгжимчин те. Эртээд бид нар нэг дууралтыг зүгээр бичлэг болгож авах гэж орсон шүү дээ те. Тэгэл зүгээр задгаа талбай дотор дуурахад ингээд бүр нуруунаас ингээд нэг юм
зогсоол тий. Тий. Тэгээд тэр мэдрэмжийг харчаад мэдэрчээд тэгэл яг хажуудаа ингээ хийлээ тавьсан багтан зүгээр та яг юу хийдэг хүн ингээ нэр усын бичиж авах гэсэн юм авах ингээ зогсож исэн чи хийлийн тий хэлж байгаа юм. Аматигийн хийл гэдэг. Тий. Тэгэл ерөөсөө бүр гэл тэр дууралт Монгол улсад яг энэ юунд ганц л байгаа тий. Тий. Тэр амар юм билээ. Тэгэхээр хэдүүлээ улсын дүүр бүжиг Эрдмийн театрын гослол хийлж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Аматигийн эзэн Ариун гэрэлтэй хийсэн бяцхан ярьцлага бид нар бэлдсэн ба тэрийг хэдүүлээ сонсцгаая. За тий. Сайн байцгаана уу? Улсын дүүр бүжиг Эрдмийн театрын хөгжимчин Ариун гэрэл байна. За миний гарт байгаа энэ хөгжим бол Алдарт Аматигийн 1814 онд оруулсан хийл байна. Энэ хөгжим нь ардын жүжигчин Чулунгайн өөрийнх нь тоглодог байсан хөгжим. За энэ хөгжмөө өөрийнхөө болох ардын жүжигчин Чинбат багшид ингээд өвлүүлж үлдээсэн. За би бол Чинбат багшийн отхон шавна. Тэгээд энэ хөгжмийг надад багш маань 2009 оноос хойш намайг тоглоорой гэд надад өгсөн. Тэгээд тэр оноос одоо 2009 оноос хойш би өнөөдрийг хүртэл энэ хөгжмөөр хөгжмөдөд уран бүтээлээ төрөө явж байна. За тэгэхээр улсын дүүр бүжгийн Эрдмийн театрын гослол хийлчин Ариун гэрлийн хийлийг Никола Аматигийн хэм маяг зэмсгийн харьцаагаар Германы Зэгсэн мужийн Маркнойкерхен гэдэг жижигхэн хот дуурласан юм байна. 1906 он гэхэд энэ хотыг тойрсон тосгонуудын иргэд бүгд хийл уралдаг байсан бүр. Энд хийлийг 16 дугаар зууны сүүлээр Кремана дахь дэлхийд алдартай нөгөө Никола Амати, Антонио Страдивари нарын гаргаснаас хойш өөрсгөлгүй хിവэр байгаа хүлээн зөвшөөрсөн загварын дагуу яг хийдэг юм байна л да. Хамгийн сонирхолтой нь эдгээр тосгонуудад тухайн үеийн тэр Кремана хотын урчуучиг ааваас хүүд багшаас шавьд гэсэн мэдлэгийн зарчим үйлчилдэг байсан. Тийм ч учраас герман чанартай тансаг дууралтай тэр хөгжмийн зэвсгүүд гардаг байсан. Харин хийлийн доторх хаяг дээр нь Йохан Баптист Швайцер үүнийг Херономосын урланд хийв. Амати Пистини гэж латинаар бичээд 1813 юм 1814 гэж дугаарладаг байсан. Багада 120 орчим жилийн түүхтэй ийм хэл 3 дахь үедээ ингээд тоглогдсоор байгаа. Тэгэхээр одоо Ариун гэрэл яг ингээд одоо барьдаг хэлэн дотор нь ингээд хэдүүл хаарсан шүү дээ. Яг ингээд бүр гэрэл мэрэлд ингэж хагаад Амати Пистини 1814 гэж яасан хэл байгаа хөөхгүй тий. 100 гаруй жилийн түүхтэй. Юу 200 жил. 200 жил. 210 жилийн түүхтэй. 800 гэж нэрээ тийм байна тий. 210 жилийн түүхтэй юм байна. Тэг удах цум улам гоё дуурдаг гэдэг. Харин тэрийн гоё хэлээ тий. Харин тэгээ удах тусмаа гоё болгох чинь удах тусмаа гоё болно гэдэг. Тэр чинь бүр амнаас нь өмнөд зүйл гэдэг юм чи өөрөө бүр тий. Харин тий. За дараагийн алдарт хийл урлаач нь болохоор нөгөө Антонио Страдивари нөгөө улаан хийлийн эзэн. Энэ бас л нөгөө Кремонод яг төрж өссөн ба. Тэгээ Аматигийн шав тий. Страдивари яасан гэхээр гол нөгөө Никола Амати шүү дээ нөгөө багш нь гэдэг. Тэдний урланд 10 жил ямар ч үн хөсгүй ажилласан хэрэг. Бүр 10 жилийн турш багасаа. Нэг 10 үстэйгээсээ яг 10 жил ажилласан. Тэгээд нэг цаль авахгүй. Зүг бүх юм хийн. Зүр тийш усанд гүгээд эргүүлэхгүй. Энэ хийлийг ингэж идэ гэвэл тэр модыг барьж игэл барина. Ингээ 10 жил яг дэлхийн шилдэг нэг суут нөгөө хөгжмийн одоо тэр зэмсэг бүтээгчийн хажууд байсан баг. Тэгээд 20 гаруй наснда буюу 1667 онд Страдивари яг өөрийн урлангаа нээч. Одоо 20 идэх настай. Эхэндээ мэдээж нөгөө багшийнхаа буюу Аматигийн хэм маягийг баримтлж нөгөө хийж байгаа штэ. Хийл дээрээ ч гэсэн өөрөө ингээд нөгөө өөрийнх нь нэрийг наахта Аматигийн шав Страдивари гэдэг ч юм уу тэгж яг нэрээ үлдээд байсан. Гэтэ цаашдаа Страдивари өмнөх мастерууд хийсэн зэмсгүүдийг бүр сайтар ингээд судалж туршиж үтсэн ба. Аматиг багшийнхаа өөрөөс илүүдэг тэгж жагаад өөрөө яг 1691 онд энэ ч одоо нэг 40 настай та өөрийнх нь тэр уртавтар гэж нэрлэгддэг Алонге гэдэг багш шүү. Тим хийлийг бүтээж. Ингээд энэ мастер маань амьдралынхаа дараагийн 10 жилиг яг энэ уртавтар буюу энэ гайхалтай загварыг яг бүр төгс төгөлтөр болоход л зарцуулсан ба. 10 гаруй жилиг. Яг зүгээр нэг л загварыг. Тийм ээ. Тэгэхээр одоо нэг хийлийг яг зүгээр энгийн хүн биш шүү дээ. Энд чинь бас мэдрэмжтэй тэр авьяастал хүн байгаа шүү. Тэгэхэд энэ хүн доор хаяж 30 гаруй жилиг зарцуулж ийж одоо нэг хөгжмийн зэвсэг бүтээгч шүү дээ. Эхлээд 10 жил эхлээд зүгээр үнгүй ажиллаж байгаа. Дараа нь өөрөө 30 хэдэн жил нэг эхлээд нэг хийлийн загвар гаргаж байгаа. Тэр загвараа төгс болоход дахиад 10 жилиг зарцуулж байгаа. Ингээд 60 настайдаа буюу 1704 онд энэ хийлийн эцсийн хувилбараа дэлхийн нийтэд төлөвлөж. Тэгэхээр 60 настайдаа яг бүх юм ойлгосон гэсэн. Бүтэн амьдралаа өгч яг тулсан гэсэн үг.
Тэгэд одоо өнөө хүртэл яг энэ хилийг нь хинч давтаж хийж чадахгүй. Тийм үү. Энэ гайхалтай. Тийм ээ. Бүтэн амьдралаа өгчиж хурж штт тийшээ. Нөгөө улаан хил гэдэг байгаа тий. Одоо гэтээ улаан хэлж бол нэг л хэлнэ шүү дээ тэр хүний. За ингээд 1704 онд эцсийн хувилбараараа яг ингээд нөгөө өөрөө ойлгочихж байгаа шүү дээ. Бүр яг тултлана. За тэгээд дараагийн 20 жилдээ одоо Страдивари гэдэг энэ мастерын алтан үе гэж одоо эхэлж. Антонио Страдивари тэр үедээ хамгийн алдартай хөгжмийн зэмсгүүдээ яг энэ сүүлийн одоо тий 60-аас 80 наснда хийсэн. Жишээ нь 70-д настайдаа хийсэн Дэлфин гэдэг хэл уралж байгаа юм л д. Гадаргүйхэн тод өнгөн тод ууралтаар бүрэн томог болсон. Страдиваригийн хийлийн гол онцлог нь үнэхээр яг тэр хийлийнх нь өвөрмөц гоё сайхан дууралт. Хөгжим судлаачд үзэж байгаа энэ дууралт нь бүр ингээд нэг гоё цэв цэвэрхэн гоё тунгалаг эмхтэй хоолойтой төстэй гэж хэлдэг. Страдивари хөгжмийнхэн хэсэг тус бүр таарсан модны төрлийг ингээд эн чинь нөгөө 70 орчим элдв нөгөө юм ордог гэдэг байгаа шүү дээ. Тэр болгоно ингээд янз бүрийн мод байгаа шүү дээ. Тэр болгон дээр л хамгийн сайн яг модыг те яг хийцэн. Жишээлбэл яг дээд Марыг юм ч юм уу зөвхөн Альпийн нуурын дургадаг Тиролийн гацуураар хийнэ. Тэгээд сонгосон модоо стетоскоп буюу модон чагнуураар ингээд хангалттай уянгалаг байгаа эсхийн чагнадаг гэдэг. Хийлийн модыг зөвхөн өвлийн өвлөрөл таарна. Тэгээд бүрэн унгалгүй байж байгаад хийлд зориулж их биеийн доод одоо тий жижиг хэсгийг л авна. Модоо бүрэн унагчихгүй басна. Модны үлдсэн хэсгийг түлээ болго ашиглана. Зөвхөн тэр нэг яг одоо энэ лазыг хитүүлээ тий ингээд жоохон энэ хэсгээс нь л авна гэсэн үг. Тийм байна. Тэгээд бас авах уйлралтай. Гэтэ зөвхөн Альпийн нурууны тий Тиролийн гацуураар хийнэ гэдэг. Страдивари гаднах лак буюу одоо лак тий чиндээ болохоор зөвхөн Тирол дургадаг модны давирхааг ашигладаг. Тэгээ урлан ингээд нэг шал малн дээр ч юм ингээд тоос байгаа шүү дээ. Тэр тоос шороог бас аавна. Тэгээд шавжны далавч байгаа шүү дээ. Ялааны ч юм уу шавжны сонны ч юм уу тий. Тэр далавчийг ингээд нөгөө лагтж байгаа шүү дээ давирхаа дээрээ тэнгуү тэр тоосыг болон шавжны далавч дээр нэмнэ. Үгүй энэ домог яриа шүү. Олон жилийн турш дэлхийн эрдэмтэд Итали мастрын хийлийн нууцыг тайлгаж оролцоор ирсэн. Саяхан нэг Тайваны их сургуулийн эрдэмтэд мастрын хийсэн 2 хийлд химийн шинжилгээгээд тэдгэрийг эрдэс бодисд ингээд урчлан дэвтээсэн модоор хийсэн болохыг ямарсан тогтоосон ба. Яаж юм мэдэхгүй зүгээр. Тий. Бид нар ч нэг хийл яаж хийдэг мэдэхгүй болохоор энийг ингээд цаашаа тайлбарлах гэж дааж мэдлэг хүрхгүй байна л да. За тэр өвөрмөц лакны найрлага нь өнөө хүртэл нууц хэврэх. Деталь бүрийг маш наривчлаар ямарчсан гараараа зордог гэсэн тодорхой байна. Тухайн үеийн хүмүүсийн ярианд тэмдэглэснээр Антонио Страдивари нь болохоор өөрөө их өндөр туранхай тийм хүн байсан. Гэхдээ яг энэ хийл урлагтаа ажиллаа хийхдээ те байнга юм цагаан ярьсан тийм хормогч хүмүүстэй байсан. Маш цэвэрхэн бүр. Тэгэхээр энэ бол түүний ажилдаа ямар хүндэтгэлтэй маш нямбаа ханддаг байсан илэрлэлтэй. За ингээд хичээл зүтгэл өөрийнх нь аривч хямгч байдлаа ачаар мастер маань асар их хөрөнгө хөрөмлүүлсэн ба. Тэгээ бүр Кремоно энэ хотод бүр тэр 400 500 жил өмнө ингэж ярьдаг байлаа шүү дээ. Страдивари шиг баян гэж тэгж ярьдаг л шүү дээ. Тийм хэлцэх хүртэл байгаа шүү дээ. Бүр онцгой маш үнэтэй байсан байна тий. За ингээд Страдивари 93 наснда таалд төгсөж. Амьдралынхаа турш 1100 орчим хөгжмийн зэмсэг уралсан. 1100 бүгдээр гайхалтай шүү дээ. Тэдгээрс өнөөдөр бүр 650 нь үлдсэн. Тэгэхээр ямар сайн хийлүү гэдэг чинь те ийм л учиртай байхгүй те 400 500 жилийн өмнөх хийл одоо ингээд маш те гоё дууралтай байна гэхэр чинь тэр 650 орчим одоо хөгжмийн зэмсгээс 450 нь бол яг хийл юм бүр. Тэдэн дээр Паганинигээс ахуулаад Эцгахш дээр ингээд орч үн те дэлхийн шилдэг хөгжимч бүгд тоглосон. Өнөөдөр Страдиваригийн хийлэн зөвхөн хөгжмийн зэмсэгтүүдийг хамгийн гол нь үнэлж баашгүй нэг урлагийн бүтээл болж үнцэн үнэхээр нэмэгч. Жишээ нь нэг жишээ. Энэ чинь одоо 300 юу лээ 400 жилийн настай гэх юм уу? 2020 гэдэг чинь 300 жилийн настай юм шүү дээ. 1721 онд урсан хатагтай Блант гэдэг хийл байгаа байхгүй. Энэ хийл нь болохоор яруу найрагч Лорд Байрон яч хатагтай энэ Блантих байсан болохоор зүгээр Блантыг хийлгэж. Ер нь одоо зүгээр ингэдэг юм бэл. Ингээд
Страдивариг ингээд хийлүүд байл. За ганууш яг ингээд эзэмшдэг хийлвэл нөгөө гануушийн хийлгээд дэлхийн нийтэр зүрөө мэддэг. Гэхдээ хин уралсныг мэдэж байгаа. Тэгэхээр блантийн хийлгэн тийм очиртай байна. Энэ олон цуглуурчдын гар дамжсаар л ингээд яваад энэ чинь хэдэн зуун жил болж байгаа ч гэсэн тэгж явсараад Япон хөгжмийн сангийн эзэмшилт байжгаад 2012 оны 6 дугаар сард дуудлага худалдаагаар зарж байгаа. Тэгэхээр 13 жилийн өмнө энэ хэд хүрсэн гэхээр 15 сая 890 мянган доллар хүрсэн. Надад ингэж санагдаад идэв шүү дээ. Одоо ингэж шүү дээ тий. Сая нэг Аматегийн одоо хийл гэж шүү дээ тий. Хэрвээ бид нар энэ түүхийг мэдчих юм болно шүү дээ тий. Тэр одоо хийлийг дугаалтыг сонсохыг улам их хүсэн заяа. Тэгээд ягаад гэвэл артлын түүхийг мэдээд учир хөвийг мэдчихэж байгаа юм чинь. Тэгээд нөгөө хүмүүс маань тоглохдоо дахиад нэг одоо өөр одоо хөгжмийн зохиолчийн маш тэр алдартай тэр хөгжмийг тоглолоо гэж бодъё. Гэтэл нөгөө хөгжим нь тэр зохиол нь ардталтаа ямар түүхтэйг мэдчих юм бол энэ хоёрын нийлбэрийг үзэх юм бол зүгээр тэр хүн бол зүгээр л хаммаг юм ингийн те. Тэр зүйлийг мэдчих юм бол энэ яг энэ гоё хөгжмийн зохиол байдаг юм энэ зүйлүүд чинь маш амттай болчиход байгаа. Тэгэхээр одоо энэ Страдиваригийн хэлдэхэр Монгол мөнгөөр энэ 60 тэрбум бүрсэн гэсэн үг байхгүй. Тийм ээ тий. За 4 жилийн өмнө 2021 оны 8 сарын 23-нд Лондонд сонгодог хөгжмийн нэгэн цомог бичигдсэн. Энэ бичлэгт ойролцоогоор эн чинь ингээд сонгодог хөгжмийн буюу ингээд бөөн хийлүү цугларал бичиж байгаа шүү дээ. Тэр хийлүүдийн үнэ хэд болсон гэж 200 сая доллар. Яг тэгэхээр Антонио Страдиваригийн 12 хөгжмийн зэмсгийг нэг дор цуглуулж чад бичсэн. Тэр момент бол амар тий. Тэр зүйлийг цуглуулдаг бол амар. Тэр хөгжимчдөд ямар байсан болоо тий. Өөрсдөө хүртэл ямар гоё байгаа бол. Зохион байгуулагчдын зүгээс бүр дэлхийн хамгийн үнэтэй хөгжим гэж тодорхойлсон энэ цомгийн нэр нь 12 Страдивари гэдэг нэртэй цомог байхгүй. Зөөц. Тэгэд энэ болохоор яг энэ 21 оны 9-р сарын 10-нд Их Британд худалдаанд гарч. За тэгэхээр нэвтрүүлгийн ихэнд дурсан Элизабет Питкерний тоглож байгаа тэр улаан хэлийг Страдивари өөрөө бүр 80 гарсан багтаачлаа 1920 онд бүтээт. Тэгээд тэр нь олон хүний гар дамжиж явсан ба. Хийлийг хамгийн гол нь бүтээсний дараахан нөгөө ор мөргөө алгуулцгаахгүй. За. Тэгээд бүр эн чинь 210 жилийн дараа болцсон. 1930-аад онд Берлинд гів гинхэн гараад ирт энэ хэл. Тэгээд дараа нь Феликс Мендельсон гэдэг агуу хөгжмийн зохиолчийн зүгээр өв залгамжлагч тэр хэл очтیں۔ Мендельсон гэдэг бол манайх нөгөө хурмын маршаар нь мэдэх байх. Хамгийн алдартай тий. Энэ ч нөгөө Феликс Мендельсон шүү дээ. Түүний өв залгамжлалт энэ улаан хэл очиж байгаа. За ингээ 26 жилийн дараа буюу 1956-нд түүнийг Нью-Йоркийн нэгэн үйлдвэр эзэн худалдаж аваад хамгийн гол маш сайн хадгалсан байна. Үнэхээр сайн. Тэгээ анхны өнгөлсөн тэр улаан чий гэдэг одоо энэ давирхаа те ихэнх нь хийл дээр хадгалагдсан үлдсэн хэвээр байгаа. Энэ эзэн өөрөө бүр үнэхээр сайн хадгалж чадвалжаад 24 жилийн дараа буюу 1990 оны талархлын баярын өдрөөр улаан хийлийг Лондон дахь нөгөө алдартай Кристигийн дуудлага худалдаанд өөрөө нэрээ нуцлаад худалдаа шийдсэн ба. Тэгсэн хөгжмийн энэ хосгүй зэмсгийг нэг Америк хийлж охин байгаа байхгүй. Охин ингээд тий. Гэхдээ түүний өвөө нь дуудлага худалдаанаас охинд авч 16 насны төрсөн өдөр хамаг мөнгө шавч чаад охиноо баярлуулах гэдэг 16 насны төрсөн өдөр. Тэгэхэд энэ хийлийн хувь зэ ингэж шийдэгдсэн. Ингэж дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн зарим нь бүр ингээд хүссэн хүлээс хөгжмийн зэвсгийн төлөө улаар нь зүтгэж баг те. Энэ чинь бүр энэ алдартай хийлийн төлөө бүр аллах хүртэл болж илаа шүү дээ. Тэгэхэд тэр үед 16 настай Америкийн госол хийлж Элизабет Питкерний гарт очисон түүх нь энэ. Энэ хамгийн гол нь Элизабет Питкер нь болохоор энэ хийлийг эзэмшиж байснаа үнэхээр насан туршдаа саяхныг хүртэл нууцлцсан байхгүй. За. Бүр маш удаан нууцлсан. Энэ чи 90 оноос хойш одоо те ингээд хэдэн жилийн болж гарan жил нууцлаад. Тэгээ дэлхийн хамгийн нэр хүндтэй хийлийн багш нараас бүр 30 жил хичээнгүйл өөрөө хийл суралцж байгаа. Тэгвэл наа чин өөрөө тэр хийлэндээ хүрэх болоогүй гэж бодоод байна тий. Би тэр хэмжээнд очиагүй гэж бодоод байна. Тэгвэл суралцаад байна. Ингээ гэртэл нөгөө хийл ингээ үнэхээр сайн хадгалаад тэгэнгүүтээ дэлхийн харин үнэхээр сайн хийлийн багш нар дээр очиод хийл ингээ сураалсан 30 гаруй жил хичээнгүйлсэн суралцсны эцэст олон улсын концертын тайзнаа гарахтаа энэ хийл авч гарсан нэ. Яа.
Элизабет Питкерн хийлийн амьдралынхаа хамгийн тэр одоо нэг гоё сүнслэг зөвлөгч найзаа гэж үздэг өөрөө. Питкерн дэлхийн шилдэг концертын танхимуудад хийлээ тоглож анхны нэрүнцтэй одоо тийм гослол хөгжимчин болж байгаа юм л т. Хийл хөгжмийн шидэт сайхан аялгауг соёл иргэншлийн нас мэржил харгалзахгүйгээр бүх хүмүүстэй хуваалцах зорилгыг энэ Питкерн өөртөө тавьсан байна. Хийлчин бүсгүй энэ авьяаслаг гарт нь улаан хийл жинхэнэ яг сэтгэлийн ханиа болсон гэж бараг хэлж болохоор байна. Ийм алдартай байхын хэрээр Страдиваригийн хийлүүд хулгай төртг нь мэдээж маш их байдаг. Одоо нэг өөрчлөн байгуулалт эхэлсний дараа буюу 1991 онд те энэ зөвлөлт улс чинь задарлаа шүү дээ. Тэгэхэд 1996 онд Москвагийн хөгжмийн зэмсгийн музейд байсан Страдиваригийн хийлийг хулгайлчихж байгаа юм. Жил хагасын дараа олдсон ч гэсэн гимцсэн байсан. Тэгээ бүр 5 жилийн дараа буюу 2002 онд л арай гэж сэргээн засварлаж чадсан гэж. Мөн одоос 11 жилийн өмнө 2014 онд Америкийн нэгдсэн улсад концертмейстер Фрэнк Алмонд гэдэг нөхрийн 300 жилийн настай Страдиваригийн 1715 оны Липинский хийлгээд байгаа тэрийг дээрэмдсэн байгаа бүр. Яасан гэр Страдиваригийн энэ хийл дээр Пошийн алдарт хийлж Карл Липинский тоглож байсан учраас ингэж нэрлсэн байна л да. Тухайн үед энэ хийл бүр 5 сая гаруй долларын үнээр үнэлэгдсэн байсан. Тэгсэн чинь энэ концертмейстрийг отж байгаад цахилгаан борохоор зөхөд тэнгүүдийн хийлийг нь аваад зугцсан ба. Хэдэн цагийн дараа цагдаахан замын хажууд нөгөө хийлний гэрийг нь хайцсан байхад ингээд олж байгаа. За тэгэхээр энэ чинь ийм агуу үнэт зүйл болохоор холбооны мөрдөх төвчөө энэ хэрэгт оролцож байгаа байхгүй. За ингээд 9 хоногийн дараа хийлийг нэг хуучин байшингийн чертакнаас олт. Хүүхдийн хөнжилд ингээд бооцсон. Хийлийг нь тэгээ онгойлгосон. За онгойлгож байгаа үтсэн чинь азуулгад ямар ч гэмтэл баг. Өө ёо. Бүр өмнөөс тарь замчаас. Бүр энэ нөгөө концертмейстер чинь 5 жил тоглосон хийлийг бүр ингээд нулимс цэглийг нүлүү авч байгаа холбооны мөрдөх төвчрөөс. Яг тэр чинь 2015-нд хөгжмийн зэмсгийнх нь 300 насны болж байгаа шүү дээ. Тэрийг цаа чинь нэжгэр тэмдэглэсэн гэж. Тэгэж шүү дээ. Ингиж азтайгаар олцсон түүхүүд байгаа ч гэсэн олон бас их гонигтай төгсдөг. Одоогоос 45 жилийн өмнө 1980 онд алдагдсан Страдиваригийн 1734 оны Эймс гэдэг хэл 35 жилийн дараа олдсон ба. Тухайн үедээ Страдиваригийн хэлийг эзэмшиж байсан Роман Тоттенберг багш хийлээ олдохоос өмнө хамгийн гол 3 жилийн өмнөөс орчиж хөөх юмт. Тэгэхээр тэ эн чинь 30 хэдэн жил өөрөө ингээд хийл маань олдоосоо гэж бодсон баа шүү дээ. Гэтэл хайж исэн байна шүү дээ. Дааш нас барснаас нь 3 жилийн дараа тэгээд олдчихж. Холбооны мөрдөх төвчний урлагийн салбарын тэр нэг хэрэг мөрдөгчд энэ олсон хэлээ гэхдээ түүний гэр бүлийнхэнд хүлээлгэж өгсөн. За дараагийн нөгөө тэ Паганиниг нэг тоглож исэн. Их боолоо. Тэр алдарт хийл урлагчдын гэр бүлч нөгөө Гуарнерийнх. Гуарнерийнх болохоор 17-аас 18 дугаар зууны сүүлээр хийлийн урлагийг бүр хаанчилж байсан гэж. Андре Гуарнери мөн л яг аматгийн шив. За ингээд одоо Гуарнери болохоор маш өндөр чанартай мөртлөө, үнэхээр чанартай мөртлөө мөн хямд хийл хийдэг гэснээр их алдартай юм байна. За. Тий. Түүний ач хүү Бартоломео Жузеппе Антони Гуарнери Делужезо гэдэг ийм урт нэртэй. Делужезо гэдэг нь хочл да. Ер нь Есүс гэж амарг. Тэгэхээр энэ Делужезо гэж өөрөө гаруусгээ зураад ингээд нөгөө юу гэдэг юм бэ? Хөгжмийн зэмсгүүдээр өөр нэмж оруулдаг гэсэн байна. За Гуарнери Делужезогийн хийл нь болохоор тухайн бусад хийлээс дугартыг нь илүү сайжруулсан, илүү жоохон том болгосон. Тэгээд тэр нөгөө их нягт гэдгээр их ялгаатай юм байна. Страдиваригийн тэр нэг хатуу тэгш хэмтэй хэлбэрээс арай ялгаатай. Зоригтой шийдсэн тийм гоё харьцаатай юм байна л да. Тэгэхээр Страдиваригийн тэр академик зэмсгүүдээс арай өөр. Ялангуяа нөгөө виртуоз буюу виртуоз гэдэг нь ойлголт өгдөг хөгжимд. Би хөгжимчин гэж бод. Чи хөгжимчин гэж бод. Гэтэл би ингээд хөгжим тоглох уур чадвар байна. 10-аас 9 гэж бодъё л да. Гэтэл чиний хөгжим тоглох уур чадвар чинь 10-аас 20 байвал яг уу. Бүр ингээд санаад орохгүй. Бүр ингэж бүр тий ой танд оромгүй тийм мундаг хөгжимчдийг виртуоз гэдэг байхгүй. Бүр нэг гоцгойд. Бүр гоцгойд бүр тий. Одоо яг Паганини. Тэгэхээр энэ хийнийх болохоор Гуарнеригийн болохоор хийлүүд нь болохоор тэр виртуозуудыг гоё тоглох туртай гэсэн байна. Тэр хүсэж байгаа тэр дугуйлтыг гаргаж чадаад байна шүү дээ тий. Тэгэхээр Гуарнеригийн хөгжмийн зэмсгүүд болохоор меццо сопрано гэдэг
одоо энэ хитрхийн нөгөө юу ачлаа нөгөө мэрэгжлийн үг гэлгүүд орчлоо. Тим дууралтыг хурж чаддаг ч юм уу те. Тэр зүйлийг гаргаж чаддаг л гэж байгаа юм байна те. Тэгэхээр түүний уралсан энэ гоёмсог хэлүүдээр Никколо Паганинигаас ахуулаад бүр хамаг том сууднууд тоглосон байдаг. Горнерийн гэр бүлийн 250 орчим одоо яг хөгжмийн зэмсэг уралсан те өнөө хүртэл хадгалагдуулсан ба. Харин дээр дурдсан нөгөө Горнергийн Япон тэр судлаач тэгэхээр тэнцээс юу илрүүлвэ те. За. Туршилтууд нь хийлийн насжилттай холбоотой өнөөдрийн байдлыг үнэлэх модны бүтэц хийлийн наасан хэсгүүд дүн шинжилгээ хийснээр энэ хийлийн дууг юу юм өөрөнц болгодгийг тодорхойлох зорилготой байсан. Энэ шинжилгээнд оруулахын тулд энэ алдартай хийлийг 30 сая еврогоор даатгуулж бүр эхлээд Тэгин те. Эргээд наа чи эвдэрх юм бол эргээд олдохгүй зүйл шүү дээ наа чи. Тэгэхээр энэ хийлийг чинь нөгөө ингээд хариуцж байгаа нэг куратор байгаа шүү дээ. Альберто Жордано гэдэг юм тэр нөхрийг. Ингээд 30 сая евроор даатгуулчаад гэхдээ л нөгөө эрдэмтэд ингээл болгоомжтой хандаараа гэх дахин гуйсан гэсэн. Ингээл хүрхтээ болгоомжтой байгаа гэл. Тэгэхээр энд мөнгө чухал биш байгаа байхгүй тий. Мөнгө чухал биш байгаа. Тий. Мөнгө бол чинь хэвлэгдэл гарч лээ гэсэн. За ингээ энэ шинжилгээр модны эсийн төвшөнд хүртэл жижигрүүлсэн энэ юу гэж хийлийн 3D дүрсийг анх удаа бүтээж эсийн төвшөнд хүртэл ингэснээр хүний нүднээс далд хийлийн хамгийн нууцлаг хэсгүүдийг чинь судлах боломж олдсон. Гайхалтай нь 300-ны турш хадгалагдсан хийл нь үнэхээр бүр төгс байдалтай. Бүр яг төв төгөлдөр дууралтай хിവэрэ байгаас гадна энэ хийлнээс ямар ч насжилтын улмөр олдог. Бүр яг шинээр байгаа юм шиг. Яаж тийх юм бэ? Чөтгөр бөмбөд тест. Тэр чинь мод 70 гаруй үед анги оддог гэсэн шүү дээ. Модноос хуулаад тэр цавуу гэж орно шүү дээ, тий. Бүр ертөнцид энэ дээр бүр баг цоцсон бах үнээр. Алдарт хэл ингээд төрлөх нөгөө Генуэ хот руугаа буцаж байгаа Паганини тэр чинь өв залгамжлалсан юм чи. Гэтэ судлаа цааш үргэлсээр энэ хийл нь явцсан ч гэсэн чинь 3-ыг нь хийгээд авцсан. Харин хөгжмийн ертөнц энэ чөтгөрийн хийл гэж ажилладаг Паганинигийн тоглолт Горнерийн хийлийн ер бүсийн дууралтын нууцыг эцэстээ шинжлэх ухаан тайлна гэж одоо зүгээр найдах л үлдэл. Хариу гараагүй. Энэ тайлагдаг байхгүй хамгийн гол нь. Зүгээр л тий энэ насжилт байхгүй. Тэгээ эдэр чинь ингээ гацц. Одоо насжилт байхгүй гэхэр лив болчихж байгаа байхгүй. 300 жилийн өмнө хийгдсэн тэр тоглож исэн гэдэг хүнийхэн те дүр зураг мөргөн бүх юм л байж лээдэг шүү дээ те. Энэ бүх юм ингээ байсаар байтал те хадгалаад үлдсэн гэдэг ингээд ирсээр байтал тэр нь шив шин юм шиг байна ихэр чаа. Юу гэсэн ч үгүй те. Сони те. Харин те. Тэгээ мэдээж дээрэс нь бүр энэ гоцгойд нөгөө гоцгойд гэдэг шүү дээ тий. Тэр виртуоз гэдэг тэр нөхөр чинь Паганини гол нь энэ хийлийг ингээд сонгож тоглоно гэдэг чинь бас өөр аим шин зүйл дээ тий. Зүгээр жирийн нэг хийл биш байгаа байхгүй энэ бүтээл энэ одоо урлаачдын үлдээсэн тэр зүйл нь бол тий. За тэгэхээр одоо бүр нэг гоё юм та бүхэнд хэлэх гээд. Манай улсын дүүр бич Эрдмийн театр чинь одоо яг ингээд намар нээлттэй дээ шүү дээ. Бүтэн жил тэгэхээр сайхан ингээд гоё тоглолтуудаа тавиа тий. Тэгээ эн чинь бүр 63 дахь одоо улирлын нээлттэй чинь 63 дахь шүү. Энэнгээр Монгол бас их бахархтай. Яг л бид тий манай Аз төв чинь хідэн тэрбум хүн байдаг. Хидчнээ хідэн 10 улс байдаг. Гэт манайх чи өөрсдийн гэсэн сонгодог урлагийн театртай. Заримд нь бүр ингээд бүр тий хөрхи будаа тарианаас цааш хитэрхгүй байгаа. Салаагүй байх үед л манайх чинь тий дэлхийн Италийн, Германы энэ агуу хөгжмийн зохиолуудыг бид нар чинь өөрсдөө дуулж хуурдаж тий ингээд үздэг байлаа шүү дээ. Тэгэхээр 63 дахь улирлын нээлт анх удаага дүүрээр биш, балетээр биш, симфони оркестрээр эхлэж. Йоо. Тэгэхээр хийл хөгжмийн энэ гайхамшиг манай үзэгч, сонсогч тий энэ хагас сайн бүтэн санд 17 цагт гэсэн үг. Аль нэгийг та сонгоч болж шүү дээ. Тий 9-р сарын 27 28 гэсэн үг. Хагас сайн бүтэн сарын 17 цагт та тэр нээлтийг нь үзэж болно. Дүүрч вэ, балетч вэ, симфони найрал хөгжимгүйгээр тайзан дээр тоглох огцхон ч боломжгүй шүү дээ. Та дүүрийг зөвхөн дууснаар эсвэл балетыг огт хөгжимгүйгээр төсөөлөл үз. Тэ? Бидний нүдний өмнө тоглох дүрснээс өөр юмгүй. Огт сонсголонгүй байна. Харин одоо үзэгчтэй хүлээж авахар догтлом манайхан тэ бэлтгэлээ хийгээд. Тэгэхээр энэ бэлтгэлээ хийж байгаа уран бүтээлчдийн бичлэгийг та бүхэн сонирхуулаад энэ нэвтрүүлгийг ер нь төгсгөх. Гэхдээ төгсгөхөөс өмнө нэвтрүүлгийн төгсгөлд дээр дурдсан нөгөө хийлж Элизабет Питкерний тоглолтыг үзэн суусан судлаач Бен Шампайн гэх нөхөр яарч буй ертөнцийн мөнхийн чавцууд гэдэг нийтлэл бичсэн. За.
Тэгэхэд тэр яг нийтлийн жижигхэн хэсгийг уншчих. Өнөөдрийн яаруу ертөнцид биднийг зогсоохыг хүсдэг цорын ганц зүйл бол сонгодог хөгжим юм аа. Удаашруулах биш шүү. Харин бүр зогсохыг хэлж байгаа. Сонгодог хөгжим бол та бидний нөгөө утсыг дүүргэсэн 15 секундын мэдээллүүд биш. Эсвэл нэг таамаглах боломжтой шилдэг одоо 10 шилдэг 5 гэдэг жигсаалч биш. Сонгодог хөгжим гэдэг бол төвчээр, анхаарал, сэтгэл хөдлөлийн тэр одоо төсвэрийг шалгадаг учраас үнэхээр ийм чухал байдаг. Харин үүний хариуд өнөө үед ховруулсан ямар нэгэн агуу том эртний эсвэл нэг үг хэлээр одоо хэлж мэддгүү те тэр орон зайг сонгодог хөгжим биднэрт мэдрүүлээ та. Сонгодог хөгжим биднээс хөгжимчдийг бас өөрсдөө сонсохыг хүсдэг. Хэрв та бидэнтэй нэг танхимд байсан азтай хүн бол сэтгэл хөдлөх тэрл мэдрэмжийг та удаан хугацаанд санах болно гэж нэг иймэрхүү утгатай зүгээр нэг нийтлэл байгаа. Тэгэхээр маргааш дөөр бүжиг эрдмийн театр те ямар гоё зүйл болох ч нэ бүр доглоод Харин тий. Маахан ч нөгөө бүтэн сэдэр од мөндрийнх маань үзэн штэ. Та бүхэн хагас санд үзээрэй. Хагас санд амжихгүй бүтэн санд манай од мөндрийнхэнтэй таарлаж болно шүү те. Маахан чи олоол үзэгч. Энэ бүр маш нандин юм байна. Тий. Яхаа. Тэгэхээр энэ дээр чи нөгөө манай тэр симфони оркестрийн те тэр олон хөгжмийн зэмсэг донд амати байгаа шүү дээ. Тий. Амати гоё л тэр те. За тэгэхээр маахан хичнээн тоглож бэлтгэлээ хийж байгааг хэдүүлээ энэ нөгөө бидний бэлтгэсэн бичлэгээс үзцгээе. За тий. За баярлалаа. 4, 3, Okay.